Эрхэм байнгын орон дарга улсын хурлын гишүүдийн өнөөдрийн амрыг ярья. Монгол улсад эрчим хүчний салбарт үн тарифыг бодит өртгөөс за эхний асуудлаа харж эхлэе. Цахилгаан дулааны үнийн өсөлт үр дагаврын талаар асуулгын танилцуулга хийя. Монгол улсад эрчим хүчний салбарт үн тарифыг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт-цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-аас 2024 онд 216 төгрөгөөр, үүнээс айл өрхийн тариф дунджаар 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс 2 дахин доогуур тогтоогдож ирсэн. Үүний улмаас нөөцний урхаа, нөөцний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоогарч хоримтлогдсон өр төлбөр 357 тэрбум төгрөг төрсний улмаас түлш эрчим хүчний энэ богино хугацаатай өр төлбөр шүү. Улмаас эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд нөөцний хангамж, эрчим хүчний тоног төхөөрөмжөд аваар саадал гарах эрсдэл нэмэгдсэн, ур чадвар бүхий бэлтгэгдсэн ажлах хүчний хомсдолд орсон, ажлагчдын цалин хөлсийг банкнаас зээл авч тавхад хүрсэн зэрэг хөндөрлөд гарч байна. Мөн эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн их ачааллын үед суурилагдсан бүрэн хөтөн чадлаараа нөөц тоноглолгүй аваарын горомд ажиллаж, томоохон чадлын шинэ их усүр барьж ашиглалтанд оруулаагүй улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй хязгаарлалт гэх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан эрчим хүчний үн тарифыг бодит өртөгт нийлүүлэн шинжилэн тогтоох зорилгоор эрчим хүчний зохицуулахаар оноос цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөгт хүрч 29.6% нэмэгдсэн. Үүнд уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3%. Бусад үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын дундаж тариф 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7%. Айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8% тус өөрчилсөн. Энгийн доллартай айл өрхийн цахилгааны тариф 150 кВт-цаг хүртэл хэрэглээнд 134.28 төгрөг байсныг 175 төгрөг болгож 30%. 151 кВт-цагаас дээш хэрэглээний тариф 154.08 төгрөг байсныг 151-аас 300 кВт-цагийн хооронд 256 төгрөг болгож 66%. 301 кВт-цагаас дээш хэрэглээний тарифыг 285 төгрөг болгож 85% тус өөрчилсөн. Айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг бага ялгаатай байхаар тооцож хэрэглээнээс хамаарсан 3 шатал бүхий тарифыг ийхүү нэмтрүүлсэн. Мөн 2 цагийн ялгуурт тоолортой хэрэглэгчийн шөнийн тариф 30-аас 40% өөрчлөлт оруулж, үүнээ зэрэгцээ айл өрхийн цахилгааны хэрэглээгээ удирдах, тохируулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 3 цагийн ялгуурт тарифыг шинээр нэвтрүүлсэн бөгөөд 2 цагийн ялгуурт тоолууртай хэрэглэгчийн тарифтай харьцуулахад оройн оргил цагийн тариф нь өндөр, өдрийн болон шөнийн цагийн тариф нь доогуур байх түвшинд тогтоосон. 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд айл өрхийн цахилгаан дулааны тарифт өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 788 мянган ахуйн хэрэглэгчийн хувьд нэг өрхийн сарын хэрэглээ дундаж хэрэглээ 220 кВт-цаг байна. Айл өрхийг цахилгаан эрчим хүчний хэрэглээний бүтцээр авч ангилж үзвэл 45% нь 150 кВт-цаг хүртэл, 40% нь 150-аас 300 кВт-цагийн хооронд, 11.3% буюу 301 кВт-аас 2000 кВт-цаг хүртэлх интервалд 3.8% байна. 2001 кВт-цагаас дээш хэрэглээ болвол нийт өрхийн 3.8%-тай тэнцэх ийм бүтцтэй байна гэдгийг хэлье. Тарифын өөрчлөлттэй холбоотойгоор гэр орооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн өндөр хэрэглээ бүхий айл өрхөөтөөс төлбөрийн талаар өргөдөл гомдол ирсэнтэй холбогдуулан эрчим хүчний зохицуулахаараа Улаанбаатар цахилгаан түгээгсүүлж төрийн өмч төвцөд компаниас хамтарсан ажлын хэсэгт томилж тэдгээр айл өрхөөдөд очиж газар дээр нь цахилгааны тоолуур, суусны дулаан алдагдал, халаалтын тоног төхөөрөмжийг судлан хэмжиж цахилгааны төлбөр үндэслэлтэй эсэх, төлбөрийн шалтгааныг тодруулан сууцны дулааны алдагдлыг бууруулах, хэрэглээгээ хэрхэн удирдах хэмнэх талаар зөвлөмжүүдийг өгөх ажлыг зохион байгуулж ирлээ. Агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хөв нэмийг оруулж буй эдгээр айл өргүүдийн төлбөрийн өсөлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулах зорилгоор
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 26 өдрийн хуралдааны 115 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулж хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд байсныг өглөөний 9 цаг болгож сунгаж эрчим хүчний зохицуулах орооноос гэр хорооллын айл өрхийн хөнгөлөлтөд хамрагдах саргийн хэрэглээний дээд хэмжээг 2 дахин нэмэгдүүлсний дагуу цахилгаан түгээх компаниуд 2 дугаар сарын 1-ний өдрөөс хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг нөхөн дооцсон. Дулааны эрчим хүчний шинжлэгдсэн тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөр шийдвэрлээд байсан боловч Монгол Улсын засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 132 дугаар тогтоолын дагуу эрчим хүчний зохицуулах орооноос 2026 оны 1 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаад байна. Энэхүү засгийн газрын дээрх тогтоолын хүрээнд 2025 онд цахилгааны тарифыг индексжүүлэх асуудлыг мөн хойшлуулсан. Тарифын шинжилгээ хийснээс хойш хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрч байна. Үүнд 1. Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний үнийг өртөгт хүргэн шинжилэн тогтоосон бөгөөд 2025 онд нүүрсний урхаан үдэ нүүрс улбарлах үйл ажиллагаа алдагдaltaгүй болж хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. 2. Мөн олон жил алдагдaltaй тарифаар нүүрс тээвэрлэл ирсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрчим хүчний дотоодын нүүрс тээвэрлэлийн тариф 2025 оноос эхлэн алдагдaltaгүй байхаар шийдвэрлэсэн. 3. Эрчим хүчний үйлдвэр компаниуд 2025 онд алдагдaltaгүй ажиллахаар зорилттой төвшин бизнес төлөвлөгөө батлуулсан. Эрчим хүчний салбар улсын төсвийн татаасгүй болсон. 4. Эрчим хүчний хүртээмж, чанар, хүчлийн үнэлтийг сайжруулах зорилгоор 107 сум Улаанбаатар хотын 8 дөрөгт хөрөнгө оруулалтаар 422 төрлийн техникийн шинжилгээг хийнэ. 5. Эрчим хүчний ажиглагчдын цалин хөлсийг 2025 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс 10% өсгөж тогтвор суурьшилтад ажил нөхцөлийг бүрдүүлж байна. 2024 онд ажиглагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зардлын өсөлтийг санхүүжүүлэх их усүр бүрдсэн. 6. Шинээр баригдах эрчим хүчний их усрын төслөд хэрэгжих боломж бүрдэж, бусад салбаруудыг боомлогч биш дэмжих салбар болж хувирах нөхцөл бүрдэж байна. 7. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчийн сонирхлыг татах нөхцөл бүрдэж байна. 8. Эрчим хүчний салбарт зах зээлийн зарчмаар үн тариф тогтоох, индексжүүлэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. Хэдийгээр тарифын шинжилгээний хүрээнд дээрх томоохон эерэг үр дүнгууд гарч байгаа боловч дулааны тариф болон эрчим хүчний тарифын индексжүүлэлт 2025 оны төсвийн жилд хийгдэхгүйгээс шалтгаалan эрчим хүчний үйлдвэр компаниудад 2025-аас 2026-нд хийхээр төлөвлөсөн засвар шинжилэл болон урт хугацаат зээлийн эргэн төлөлт өмнөх онуудад хуримтлагдсан богино хугацаат өр төлбөрийг төлж барагдуулах Улаанбаатар хотод 2028 онд шинээр ашиглалтанд орох 80 мянган айлын орон сууцны цахилгаан дулааны хангамжийг шийдвэрлэх асуудлууд хойшлж байгаа гэдгийг дуулгая. За, хоёр дахь асуудлаа танилцуулаад та бүхэнд 5 талаан дулааны цахилгаан станцын төслийн талаар говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, оюутлага 5 талгаа зэрэг томоохон уулархан хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, суур горимд ажиллах эрчим хүчний өсвөрийг бий болгох хүрээнд 5 талгаанд 450 МВт-ын дулааны цахилгаан станц төслийн төлөвлөлт хийгдэж ирсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллага улс орнууд нүүрсийн төслүүдийн санхүүжилтийг зогсоосон зэрэг шалтгааны улмаас төслийг санхүүжүүлэх, барилга усралтын ажлыг гүйцэтгэхэд гэдэг хамттан сонгон шалруулах шаардлагатай болж тендерийг Монгол Улсын засгийн газрын 2023 оны 133 дугаар 5 тулгаан дулааны цахилгаан станц төслийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх тухай тогтоолын хүрээнд 300 МВт-аар нэмэх нь 150 МВт-ийн гэж хоёр үе шатад туван эхний ээлжид 300 МВт-аар барилга усралт болон санхүүжүүлэх их усрыг хамтдах нь EPC нэмэх нь финансинг хэлбэрээр зохион байгуулах эхний үе шатны 300 МВт-ийн EPC нэмэх нь финансинг гэрээний 30%-ийг Эрдэнэс 5 тулгаан хувьцаат компани хариуцахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу төслийн гүйцэтгэгч болон санхүүжилтийг сонгон шалруулах EPC нэмэх финансинг нөхцөлтэй олон улсын нээлттэй тендерийг 2023 оны 6 дугаар сард зарласан боловч тендерд оролцогч компаниудаас удаа дараа сангийн амд гомдол маргаан гаргасан бөгөөд хуулийн хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй болсноор тендер хүчингүй болцоо. Тендер хүчингүй болсондоо холбогдуулан тендерд оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжил гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилж улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлийн
Шойл ерөн сайдад нэмж мэдээлэл өгөх боломж өгье. 5 номерын микрофоныг нээж өгье. За 3 минут. Гамаатар дарга дахиад нэг 6-7 хуудас байна. Бүгдийг нь унших уу эсвэл та бүхэн танилцуулга хөргүүлсэн учраас шууд асуултанд хариултанд орох уу? Гишүүд за тэгвэл гишүүдээс зүгээр та гол дүгнэлтүүдээ хийчихээ. Цаасаар бол бид бүгдийг нь авцсан Цаасаар танилцсан бид байгаа хөргүүлсэн учраас учраас энийг би товчлоод уншиж байгаа юм. ааха. Тэгэхээр гэтэл бас дахиад 5-6 минут болох юм шиг байна. Та бүхнийг цагийг хэмнэх үүднээс шууд асуулт хариулт байвал би одоо энийг унших юмаа зогсоогоод асуултанд хариулахад бэлэн байна. За шүүгэн шийдвэрийг уншичаад тэгээд бидэнд нөгөө цаасаар байгаа учраас асуулт руу оръё гэж гишүүдээс хэлж байна. За ингээд 3 минутаа шинээр нэмж өгөөрэй. За тус тогтоолын дагуу төслийн гүйцэтгэгч болон санхүүжүүлэгч сонгон шалгаруулах EPC нөхөн финансing нөхцөлтэй олон улсын нээлттэй тендерыг 2023 оны 6 дугаар сард зарласан боловч тендер дурлагч компаниудаас удаа дараа сангийн яамд гомдол маргаан гаргасан бөгөөд хуулийн хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй болсноор тендер хүчингүй болсон. Тендер хүчингүй болсонтой холбогдуулан тендерд оролцогчдын зүгээс шүүхэд нэгэмжил гаргаж маргаан гинэн шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилж улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цаашид төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад одоо үйлчилж байгаа хууль эрхцэн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай ба төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай цаашид төр болон төр хувийн хөгжлийн тухай хууль, эрчим хүчний тухай хуулийн хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дараах бэрхшээл гязгаарлалтууд үүсэт байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах хуулиар хэрэгжүүлэх тухайд 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийн шинжилсэн найруулгад төлхөөр гардуулах нөхцөлтэй EPC зохицуулалтыг хассан тул EPC нөхцөлтэй тендер зарлах боломжгүй нөхцөл байдал үүсэт байгаа. Төслийн тухай хууль, төрийн хяналтын тухай хуулиудад төслийн зураг төсөл бүрэн өгөгдөөгүй байхад тендер шалгаруулалт хийхийг зарлахыг хоригдсон. Гэтэл дулааны цахилгаан станц зэрэг төгшил өндөртэй инженерийн байгууламж өгөх төслүүдийг тэзүү болон тоом зураг дүнслэн гэрээг байгуулж наривчилсан зураг төслийг гүйцэтгэж төслийн инженерчлэлийн шийдлийг боловсруулж дуусны дараа хийж дуусгадаг олон улсын жишгтэй төслийн одоо байгаа бичих баримтад төслийн наривчилсан зураг төсөл боловсруулагдаагүй тул тендер шалгаруулалт зарлах боломжгүй гэх мэт ийм хөндөрлөд байгаа гэдгийг хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа. За